Шинэ 7 хоногийн мэд Game Point podcast хүрэх цаг болсон байна. Элиотосод Сан Францискогоос ял та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт болон өнөөдрүүдэд энэ бед болж авсан үйл явдлыг бацгаар Game Point podcast-ыг ажиллуулж байгаа. Подкастын ивент тэтгэгчээр social pay ажиллаж байгаа. Та social pay-д найзаа өргөх болгондоо 5,000 төгрөгийн урамшуул авах боломжтой. Таны өргөцсөн найз Apple Pay болон Google Pay-д картуудаа холбоод 10,000 төгрөгийн урамшуул авах боломжтойгоо. Тэгэхээр ерөөсөө биендээ хэрэгтэй зүйлсийг санал болгоорой гэж Social Pay маань та бүхэнд уриалж байгаа юм шүү. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Бидний ихний ярих сэдв харамсалтай нэг үйл явдал байна. Тэгэхээр өчигдөр орой буюу орон нутгийн цагаар даваа гаргийн орой Golden State Warriors баг Miami Heat-ийг хүлээн авч тоглосон тоглолтын 3 дугаар үед Jimmy Butler 6 удаагийн бүх хотод тоглох Jimmy Butler баруун өвдгөн дээр ачаал аваад маш игүү байдлаар унсан. Энэ бол контакттай бэртэл бол байгаагүй. Гэхдээ унсан тэр дүр зургаас харж байхад ер нь бол аль нэг шүрмэс сэмэрсэн урагцсан тасарсан адаглаад зөөлөд урагцсан байх юм магадaltaйгаар гараа явсан. Тэгээ шууд MRI-д орсон байна. MRI-гийн хариу 2 цагийн дараагаас улмаар Jimmy Butler өвдөгний чагтан холбоос нь урагцсан тодорхой болоод улмаар энэ улирлын тоглолтуудад оролцох боломжгүй боллоо гэдэг мэдээ бол өчигдөр өнөөдөр хоёрын харамсалтай бөгөөд хамгийн одоо юу гэдгийг топ үйл явдал болж байна. Энэ зөвхөн одоо юу гэдгийг Jimmy Butler-тай холбоотой асуудал биш. Энэ бол Warriors-тай холбоотой, энэ чөлөөт агентийн зах зээлтэй холбоотой маш том үйл явдал болчлоо гэж би хувьдаа хараад байна. Хоёул өчтөр нэг гимтлээс яг эхлэе дөхөө. Ер нь ямар ч гимтэл цаг хугацаагаа олсон гимтэл гэж байдгүй л дээ. Гэхдээ энэ гимтэл болсон цаг хугацаанд Warriors-ийн хувьд тэгээ цаашлаад юу гэдэг магадгүй Curry-ийн хувьд ч гэсэн бүр ингээд байж болохгүй хамгийн буруу цагтаа болсон гэмтлийн болоо гэж миний хувьд бодоод байна. Одоо тэгээ зөвхөн энэ жилийн биш дараа жилийнх нь одоо жилийнхэн төлөвлөгөөг Warriors эргээд харах боллоо. Эргээд одоо шал ондоо төлөвлөгөөрөө орохоор боллоо л доо. Ялангуяа тэгээд энэ жилийн одоо нөгөө trade deadline болохоос өмнө одоо Kuminga-гийн одоо дуунжсан одоо бараг 2 жил хагас дууншиж байгаа энэ солилцооны дуусаагүй драма дуусаагүй байхад энэ боллоо. Тэгээ дээрэс нь disabled player extension уу нөгөө бичсэн одоо тоглогчдын оронд ашиглаж болдог тэр extension-д apply хийх тэр өдөр нь сая 15-нд өнгөрсний дараа боллоо. Тэгээд тэгэхээр одоо энэ Warriors-ийн хувьд бол цаг хугацааны хувьд бол маш хэцүү цаг үйл болж байна да. Солилцооны цонх хаагдах хүртэл яг 16 хоногийн хугацаа байна. Яг 16 хоногийн хугацаа. Warriors одоо яг юу хийх ёстой? Энэ Jimmy Butler түрүүн чи саялаа шүү дээ. Цаг хугацаагаа олсон гэмтэл гэж байдгүй. Гэмтэл мэдээж хизээч юу гэдэг багтаа сайнаар нөлөөлдөг. Гэхдээ одоо ингээ гэмтсэн. Jimmy Butler-ийн улирал дууссан. Одоо яг яах Warriors? Юу хийх ёстой вэ? Яг яаж энэ хар нүхнээс гарах вэ? Энэ Jimmy Butler гэмтэл бол Warriors-тай амар том хар нүх аваад ирлээ шүү. Сая өнөөдөр хин репорт хийсэн байсан бэ? Ер нь бол бүх опшныг Warriors авч үзнэ л гэсэн бэлээ. Яг тэдний хувьд бол зөвлөлтөө. Одоо яг энэ баг одоо цаашаа яах ёстой бэ гэдгээ дахиад эргэж харахгүй бол ямар нэгэн хөдөлгөөн хийхэд айгүй хэцүү болчлоо л доо. Ер нь бол за хатуугаар хийхэд өөгч биш булчирхаач биш гэдэг нь штэ. Өөгч биш булчирхаач биш хоёрын хооронд айгүй олон жил явчлаа л доо. 22 оны тэр аваргаас хойш Warriors юу хийсэн бэ гэхээр хоёр таймлайн буюу одоо Steph юу гэдэг одоо нөгөө Splash Brothers тэ одоо Warriors-ийн Dynasty байсан тэр таймлайн одоо Curry-тэй, Clay-тэй, Draymond Green-тэй тэр таймлайн одоо хөшөрж байгаа цаг ба штэ. Тэнгүүд араас нь гарч ирж байгаа залуучууд хоёрын энэ одоо таймлайныг айгүй нийлүүлэх юу гэдэг одоо энэ хоёрт аль алинд нь тохиромжтой тэр нүүдлүүдийг хийнэ гэж явсаар байгаад
энэ асуудал одоо бүр хурцтмал одоо стажингээр би тэр дөрвөөс өөгчж булчирхаач хоёрын хооронд одоо плей-ины баг байгаа сүүлийн 2 3 жил өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг Стефийн цаг хугацаанд дээр одоо явах юм уу? Эсвэл ирээдүгөө бодох юм уу гэдэг шийдвэрээ хамгийн түрүүнд гаргасан дээр тодорхойлсон дээр. Тэгтээ тэгвэл энэ хоёр цаг хугацаа хоорондоо уулзахгүй гэдэг нь одоо л тодорхойлчлаа шүү дээ. Хэрвээ Стефийн хооронд одоо цаг хугацаан дээр явъя, Стефиг нэг аврагтай болгох гэх юм бол одоо байдаг сольж болох бүх эрхээ, сольж болох бүх одоо юу гэдэг цайлангаа нийлүүлж ягаад all in хийсэн дээр. Хэрвээ Стеф дээр явахгүй гэх юм бол харин одоо Кумингог солих уу? Заавал одоо үнэнгүй байгаа одоо үед солих хэрэгтэй юу? Ирэх жилийн одоо хиний 54 сая лөө одоо Грини 56 саяын гэрээг яах уу гэдэг асуудлыг эргээд нэг харах болчиход байна л да. Миний бодлоор юу батлер энэ үү? Тий. Ямар ч байсан бэ штэ те. Яг одоо л штэ те. Panic move буюу тийм паникнд орсон трейд хийж болохгүй. Одоо хүмүүс ингэж өчтөр орноос ахгүйлаад MPJ-г авлагын сая өнөөдөр өглөө Шамси мэдээлж яхаар Дерозныг сонирхол гин. Тэр бол хизээш дараагийн юунд нь хүрэж чадахгүй байхгүй. Энэ контендер төвшөнд хүрэж чадахгүй байхгүй. Батлер байгаад Батлер дээр MPJ-г нэмсэн бол юу өөр хэрэг. Батлер байхгүй оронд нь MPJ-г авчирна гэдэг чинь Батлертай байсан тэр хэмжээнд л яг л хэвэндэл байж байгаа байхгүй. Юу ч цаашаа явахгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо юу хийх вэ гэдэг чинь эхлээд ирээдүйд тодорхойлсны дараа л явах хэрэгтэй гэж би бодод. Ямар ч байсан тийм паникнд орсон л юм хийж болохгүй. За нөгөө нэг ирээдүгөө тодорхойлох гэдэг дээр нэг зүйлийг эргээд сануулж. Улирлын ихэнд Майк Данлеви багийн ерөнхий менежер юу гэж хэлж ирсэн бэхээр паник буюу бид нар ер нь бол нэг тийм юм шахаанд орсон үйлдэл хийхгүй гэдгийг хэлсэн шүү дээ. Стив Кер саяхан ярихад ер нь ингээд од тоглогчтой бүгдээ зориулаад багийнхаа ирээдүйг нь балдаг тийм жишг бол ер нь бол шал утгагүй зүйлгээ хэлсэн. Тэгэхээр ер нь бол багийн удирдлагуудад байгаа эрхмүүд бол Стефт байгаа бүхнээ барихгүй гэдгээ бол энийг өөр илэрхийлж байгаа юм болоо гэж би өвдө хараад байгаа. За одоо тэгэнгүүт Жими Батлертайгаар Golden State Warriors баг. За сүүлийн 12 тоглолтод сайн тоглож ирсэн. Сүүлийн 15 тоглолтод сайн байсан гэдэг ингээд магтах юм зөндөө байна л да. Гэхдээ Жими Батлертайгаа хамт энэ баг 8 дугаар өрөнд байсан байхгүй бүсийн. Гэхдээ байсан байхгүй жоох байгаа. 25-19 8 дугаар байранд байгаа. Жими Батлер Golden State Warriors багийн талбай дээр байгаа дифференциал буюу эерэг үзүүлэлт авчилтгаараа талбай дээр номер 1 ийм тоглогч. Ер нь бол Стефиг амраадаг 2 дугаар тавтыг ахалж гардаг цор ганц тэр одоо юу гэдгийг 2 дахь лидер нь гэх юм уу одоо юу гэдгийг 50 амраадаг тэр хүн одоо ингэ Жими Батлер байхгүй болчлаа. Жими Батлер байхгүй эргээд нэг хугацаар ингээл цаг хугацаар буцаж ийн л да. Жими Батлерыг авчихсан Андрю Уиггинсийг болоод яг ингээ буцаж ийн. Тэг яг одоо яг яах вэ? Зүгээр сагсан бөмбөгөө бод яг одоо яах вэ? Би зүгээр миний айдиа шүү. Зүгээр миний айдиа. Яг иймэрхүү юм одоо миний хэлэх гэж байгаа юм биш үү? Лекстер байсан. Лекстер амар том тод жишээд өгөхгүй. Хэрвээ би байсан бол хэрвээ би Майк Данлеви байсан бол шүү дээ, тэ. Энэ юг хаяад энэ сизник хаяад тэр чигээр нь хаяад байж болох байдгаараа танк хийгээд бүр плей-инээс гараад лотери тим болох хэрэгтэй. Лотеригийн баг болох хэрэгтэй. Драфтаас. Тэгээд лотеригийн баг болоод ямар нэгэн азар ихний дөрөвт буух юм бол заяа. Ямар нэгэн азар ихний дөрөвт буух юм бол ирэх жил Кумингог бас солихгүй шүү. Куминга хин хоёрыг нийлүүлээд Дэмд Обшедер солиорч байна. Батлер Жими Батлер хоёрын цалинг нийлүүлээд тэгээд одоо ихний дөрвөөр нэг сайн тоглогч авнаа да нэг залуу тоглогч. Тэрийг оролцуулаад тэгээд драфтын дахиад 2-оос 3 нэгдүгээр раундын одоо юу одоо биш нэгдүгээр раундын пик оруулаад Янс руу зүтгэх хэрэгтэй миний бодлоор. Янсын трейд яагаад одоо хүртэл болохгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг Hoops Collective-ээр ярьж ийн л да өчтөр ярьсан. Өчтөр л урчтар. Яагаад болохгүй нэ гэсэн чинь ер нь бол Bucks явуулчих гээд байгаа. Гэхдээ яг сансандаа хүрсэн одоо тэр үнийн төлөв авахгүй. Тийм үнийн төлөх баг байхгүй. Тэгэхээр одоо тэгэхээр энэ жил одоо сизны дундуур биш 100 цолих гэж дахиад үзнэ гэж байгаа байхгүй. Тэр нь бэлтгэл ёстой гэж миний бодлоо Warriors-ийн хувьд болж. Тэгхийн бол Warriors Curry-тэй дахиад нэг аврагын төлөө дайрах нэг тийм бодиттой боломжлоо.
чи ч угаасаа би байсан ба. шууд Харин удирдлыг яагаад би хариулах тэгчихсэн бэ? дуртай Яагаад хүн л Lex дээ. яг тийм болохгүй. Lex яг тэгсэн болохгүй. Lex удирдлагын дундаар AD-г солих гэсэн чинь Lex-ийн төлж байгаа үн нь ерөөсөө юун дээр очихгүй байгаа гэсэн шүү дээ. New Orleans-ыг хүсэж байгаа дээр. Тэгсэн чинь Lex унаад Азар Lex-ийн пикийн 4-дөр унаад DeAndre Hunter гэдэг залууг авах пик гараад ирсэн байхгүй. Тэрийн солиод тэр нь цаашаа Atlanta Hawks руу яваад тэгжээж Anthony Davis-ийн солилцоо бас нэг талаараа болсон байхгүй. Яг тэрнтэй адилхан зүйлийг л Warriors хийх юм бол бодтой юм шиг санагдаж байна. Хэрвээ Curry-гийн таймлайн дээр тоглох юм бол хэрвээ Curry хамаагүй ирээдүйн хамаатай гэх юм бол тэгвэл одоо сольж болох бүх одоо биш Jimmy Butler дээр Jonathan Kuminga дээр эргээд юу авч болохоор бүгдийг нь аваад тэгэл бас л адилхан хайна л гэсэн үг л дээ. Ер нь бол Стив Кер өчигдөр тоглолтын дараа хэвлэлийн орол дээр одоо ингээ Jimmy Butler гимтчих юм чинь. Ер нь бол тэр нөгөө гимтж байгаа байдлыг харахад угаасаа ноцтой гимтлэх гэдэг нь бол маш тодорхойсон. Тийм учраас тоглолтын дараа ордонтойгоо сэтгүүлчид асуусан. Одоо ингээ Butler байхгүй болчоор Kuminga тоглох уу гэсэн чинь absolutely yes гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр үнэхээр одоо юу гэдэг өөр сонголт байхгүйгээр Jonathan Kuminga-д одоо нэгсэндээ тоглох минут олдно гэж байгаа. Гэхдээ Jonathan Kuminga сүүлийн 9 тоглолтод талбайд гарааг байгаа. Тэрний үхээр дасгалжуулагчийн шийдвэрээр. Чи Jonathan Kuminga байлаа гэж бод. Яг одоо энэ нөхцөлд чамаг гин үлрэлжингаа хоржсон одоо нэгсэндээ процент байгаа юм шиг байгаа даа гэсэн шүү дээ. Тэгээ 9 тоглолтод талбайдаар гаргаагүй байжснаа Jimmy Butler гэмтэнгүүд одоо чи бидэнд туслаач гэж би чамд хэлвэл чи надад туслах уу? Би одоо инээс ингээд одоо хүмүүс бас загнуулах гэдэг юм үйл явдал. Яг л ийм үйл явдал болоод шүү дээ. Ингээд лам болохгүй буцахтаа зална гэдэг шиг гарантий хайж ингэж байлгасан одоо буцаад бид нэр туслаач гэж гуйх гэж байгаа байхгүй Warriors. Ярин тийм. Тэгэхээр хэцүү л дээ. Тэгээд өнөөдөр Shams гэсэн хэлцүүл шүү дээ. Яг ингээд Steve Kerr, Jonathan Kuminga-гаар харилцаа болоод бүр эвлэрхээсээ бүр алижээ өнгөрсөн. Гэтэ яг сая нэг хитгэн цагийн ч өмнө сайхан нэг Anthony хин блэ нэг Warriors-ийн сэтгүүлч байдаг шүү дээ. Тэр юу яасан болохоор ер нь бол Kuminga бол үлдэхгүй үлдмээр байгаа. Стил солигдмоор байгаа те. А гэхдээ одоо ингээд дуудаад тоглолооч гэх юм бол тоглоно л гэсэн бэл. Тэгэхээр бас нэг профешнл зан гаргаад тоглох юм байл л дээ. Гэтэл солигдно гэсэн юунда стил байхаар л. Би анх удаа яг иймэрхүү солилцоог штэ те баг ингээд 2 баг 3 жил ингээд одоо ингээд сүнжруулж байгаа би front office-ыг анх удаа л харсан. Тэгэхээр би урд нь хэлчихсэн энэ бас ингээд солилцоо 8 одоо ингээд asset management гэдэг чинь ер нь бол бид нар ингээд покер ч юм уу муу шиг тоглохтой аягүй адилхан бохгүй. Ер нь бол шүү дээ яг энэ нөхцөл байдал дээр шүү дээ Warriors-ийн front office шүү дээ нэг ноён 2 хантаа сууж хагаад унцдаг хүмүүс байдаг та. Мотод затаж өөртөө идэ гаргахгүй тэгсээр байгаа л унж байгаа юм шиг л надад тийм л мэдрэмж төрж байна. Өдөрлийн ихэнд Jonathan Kuminga Янас болж магадгүй гэд яриа байжсэн шүү дээ чи бид те. Янас болох гэдэг хүзрээ атгачлаа да гэдэгсэн. Одоо Малик Монкийн тойрог ирж байгаа даа. Тэгээд дээрэс нь одоо хүн гэдэг чинь ямар ч гэрээ хилцэл дээр өөртөө даваа талыг авахыг хичээдэг нь одоо бүр ингээд байгалийн хууль واخгүй. Тэгэхээр Warriors одоо Jonathan Kuminga явъя гэдгээ илэрхийлсэн. Дээрэс нь Jimmy Butler ингээд гимтсэн учраас Warriors солилцоо хийхвэр бол хийхээсээр аргагүй байдлыг мэдж байгаа учраас солилцоо хийх гэж орж иж байгаа нөгөө одоо хилцээр хийж байгаа баг нь дээрээс гар урж орж иж шүү дээ ингэж. За яамаар гоё. Тэгвэл ингээ. Тэгэхээр нөгөө бүх цаг үед энэ чинь юу гэдэг нь NBA-гийн багууд бинийгээ ингэж нөгөө нэг байгаа байдалд нь тохируулж одоо юу гэдэг нь тулгаж ийм солилцоо хийдэг нь бол нууц биш л дээ. Brooklyn Nets-тэй нэг солилцоо ихээр өөр үнэг бол Lakers Warriors-тэй солилцоо ихээр өөр үнэг өгдөг нь бол жам юм. Тэгээ Warriors-ыг одоо ийм байдалд орсон баг бүгд мэдж байгаа учраас бүр одоо Kuminga-гийн солилцоо дээр хүснээ авч чадахгүй байх гэж бодож байна. Ойлгомжтой шүү дээ. Одоо чи Kuminga-гийн үнцэнд ч бүр нуугар нь болно.
Хараад ингэж би дахиад муу шиг жишээ татчихээ. Ямар их муу шиг ярьдаг гэж. Хажууд чинь тэг шалтан ноёнтой сууж явах чи тэр уулгайл гэж бодно сте. Ер нь бол айлын хийх гэж байгаа план чинь ойлгомжтой байгаадах юм бол унгайл гэж бодно штэ. Ямар ч өрсөлдөх чинь нэг ингээд шалтан ноёнд нь идөө өгчий гэж хэлэхгүйс. Яг тэрнтэй адилхан одоо Кумингаг солио гэх юм бол өөдөөс нь юм өх. Одоо юм ямар нэгэн valuable asset өх баг байхгүй л те. Үн цэн хүрчээр байсавдөх. Энэ үлрэлтэй бол гарахгүй байх. Зүгээр харин миний хэлэхээр 100 хүртэл теста дарыг снараа дарах юм бол ондоо гэж магадгүй л гэж бодлоо. Бодоод байна. За тэгвэл дарах хэрэг нь угаасаа worst байгаа. Аваад үлдэх хэрэг нь дарлаа. Кумингаг солихгүй авч үлээ. Батлерыг угаасаа Батлерыг одоо хин авах вэ? Хамгийн гол нь Батлерын гэрээ чи ирэх үлрэл 56 саяын гэрээ байгаа шүү дээ. Энэ бас зөвхөн энэ үлрэл биш. Ирэх үлрэлийг ингээд Батлер багадаа 9-с 12 сарын дараа талбай дээр гарч эхэлнэ. Хамгийн багадаа. Энэ бол тэгээд дээрэс нь 37 настай тоглож гэдгийг тооцоороо. 27 настай биш, 17 настай биш, 37 настай. Маш өөр хугацаа яригдэн шүү дээ энэ гимтлээс. Джейсон Тейтум хиттэй вэ? 27, 28 та. Гэтэл Тейтум одоо 9 сар, 10 сар болж байна те гимтчихэд. 9 дэх сартаа явж шүү дээ. Тэгэхэд Тейтум одоо хүртэл болоог байгаа шүү дээ. Тэгэхээр 9 сараас 9-с 12 сар гэдэг 37 настай тоглогч явдгийн боломжтой зүйл угаасаа биш байхгүй. Тэгэхээр дараа жилийн үдид Жими Батлер талбай дээр гарна гэдэг бол Warriors-ийн ирэх хөлрөлч гэсэн юм нь бол бүтэн ингээд баларж байгааг илэрл байгаа. Яг энэ нөхцөлд одоо чинь би нэг асуулт руу буцаад оръё. Кумингаг тоглуулад Куминга тоглоё гэсэн юм байна шүү дээ. Окей. Кумингаг тоглуулад Стеф Куминга, Draymond Green одоо байгаа бүрэлдэхүүн. За өчигдрийн одоо од Brandon Podziemski-г нэмчихэл да бүр ч одоо агуу хүн юм шиг байлаа шүү дээ. Хичнээн жилийн дараа юм шиг болж байгаа тоглогч юм дээ тэр нэг Brandon Podziemski. Одоо энэ яг энэ Warriors хаа Jimmy Butler-гүй энэ Kuminga тоглож байгаа Warriors. Гэхдээ яг түрүү жил биш үү те Jimmy Butler-ыг авахаас өмнө тэр чинь хинтэй байсан шүү дээ. Andrew Wiggins-тэй байсан биш үү? Тэгэхэд 50% амжилт үзүүлж чадаагүй байсан байгаа байхгүй. Нэг л хоёр хожил одоо шүү. Тэр байдал руугаа л буцаад орох миний бодлоор. Уусаа би тийм л хүлээлт байна. Тэгээд одоо чи дахиад түрүү хэллээ шүү дээ. Jimmy Butler одоо 36 настай 137 нас хүрнэ. Тэгээд энэ юунаас эрэхтэй 38-тай хүрч ирнэ. Тэгэхээр угаасаа Jimmy Butler бол миний хувьд бол Warriors-ийн өмсгөлтэй хамгийн сүүлийн тоглолтод алидийн хийсэн гэж бодчих. Хараа би өнөөдөр харсан. Chris Anderson 38-таа яг адилхан ACL-ээ тасалж ирсэн юм байна. Тэр нь өстэй те NBA байсан хамгийн хөгшин тоглогч ACL-ээ тасалж ирсэн тохиолдол. Яг тэрний дараа одоо Jimmy Butler орж ирж байгаа. Chris Anderson гэдэг хүн тэрнээс хойш бид нар лигт харсан уу 16 17 оноос хойш хараагүй шүү дээ. Харин тий. Тэгэхээр ингэж бодохоор энэ Сагсан бомбын фэний хувьд ийм гинтл ерөөсө хармааргүй байхгүй. Тэгээ дээрэс нь Jimmy Butler шиг ингэж нөгөө бүх зүйлээ дайжилж тоглодог тоглож. Дахиад за Jimmy Butler сайнаар бодлоо. Маш эргээр бодлоо. 12 сарын дараа талбай дээр эргэж ирлээ. Гэтэ бидний өмнө мэддэг Jimmy Butler эргэж ирэх үү? Тэр бол мэдээж маш эргэлзээтэй шүү дээ. 38 настад ирнэ. 37 тад биш 38 тад ирнэ. Тэгэхээр чин бүр хэцүү байхгүй. Тэгэхээр энэ ер нь бол чамтай яг санал нэг байна. Тэгээд өчигдөр яг Warriors-ийн гэдэг нэг фэн нэцтэйгээ би юм ярьлаа л да ингээд. Jimmy Butler гимтсэн байж таа гэсэн чинь одоо Brandon Podziemski-г л харна да. Brandon Podziemski манад одоо уучраа болоод ах шиг байж. Тэгэхээр би бодлоо. Podziemski чинь хэддэх хөлрөлдөө тоглож байгаа лээ. Өмнө нь аль бах тоглож байгаа Warriors ирлээ. Тэгээ Podziemski бүр гараанд гарсан жилээ Warriors яг яаж илаа гэдэг ингээд бодсон чинь би тэр хүний юу яриад байгааг юусаа ойлгоогүй байхгүй. Тэгээ Butler-тай 8 дугаар байранд явж исэн байж. Butler гимтсэн чинь Podziemski тоглоод одоо ингээд боломж нь олдоод тэгээд ингээд плей-офф руу орох юм шиг байна. Миний ойлгосноор ингээд тэгээд би сүлдээ за угаасаа энэ утгагүй яриаг дуусгаад унтыг гэдэг өчтөрөөр унтахаар шийдсэн л да. Тэгэхээр харамсалтай байна. Гэхдээ хамгийн гол нь Warriors-ийн Jimmy Butler-ыг авчирж байхдаа 2 жилийн маш өндөр дүнтэй гэрээ өгсөн шүү дээ. Энэ бол маш том риск байсан тийм үү?
Анхнасаа Одоо яг тэр риск анхнасаа л буруу юм хийж байгаа шиг санагдсан л та. Сүүдэртэй тал нь л гарч ирчихнэ. Тий. Тэгээд нь штэ Жимми Батлер ч юм биш тий. Жимми Батлер яг хав тийм амархан нөхчгөр тоглогч биш шүү дээ. Тийм Божемский орж ирэх нөхчгөр тоглогч биш шүү дээ. Чи 20 оноо дундчилж чинь 6 самбар баг 5 6 самбар дундчилж чинь тэгээд хамгаална. Хамгийн сайн 5.6 самбар 4.9 дамжуул 3-аас маш тэг 20 оноо гол нь 3-аас маш бага шидэж одоо дундчилдаг. Хамгийн их одоо рим руу довтолдог те будагтай талбар руу орж ирдэг. Айлын юг задалдаг хүмүүсийн нэг шүү дээ. Тэгээд тэрийг Божемскийгаар орлуулна гэж нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт Warriors-ийн асуудал одоо хүртэл асуудал чинь жижигхэн байгаад байгаа шүү дээ. Ерөөсө жижиг тавтаар тоглосоор байгаа тэр нь ерөөсө одоо ажиллахаа болчиход байна шүү дээ. Тэгээ яг тэр асуудлыг Божемскийгаар солингөл бүр байхгүй. Тэгэхээр одоо яаж бодоод Божемский уучрааллаа. 3 жил нэг багтаага нэг коучтэйгээ нэг лидертэйгээ нэг системээр тоглоод одоо л уучраа болж байгаа нэг л одоо мэдхгүй хараа. Яасан ч удаа болддог учраас энэ дэр одоо. Жимми Батлер талбай дээр байхад нэмэх 185 талбайгаас гарсан үед хасах 35 билүү. Warriors-тай хамгийн үр нөлөөтэй тоглогч юм. Тэгээд талбай дээр байгаа нэмэх дифференциалаараа лиг тус 21 дугаараар явж байгаа. Тэгэхээр ерөөсөө Стефен арт талыг дагаад 2 дугаар багийн асуудлыг аваа явдаг хүн байхгүй болчингууд одоо Warriors яах вэ гэхээр Стефтер ачаал нэмэгдэнэ. Ойлгомжтой. Буцаагаад бусдан дээр нь одоо зүйл шаардаж эхлэн штэ энэ чинь зүгээр ингээд нэг сэлгэнээс гарч ирээд нэг удаа 24 оноо авчгаар ингээд багтаа ингээд хүсэл зориг өгөөд байгаа асуудал биш бол штэ. Тоглолт болгонд 24 оноо авах шаардлага гарна. Тэгээ нэг одоо 3 жил тоглолцсон тоглогчоос хамгийн гол нь хүлээгээд байгаа тал би гайхаад байгаа юм хамгийн гол нь. Гэхдээ энэ зүгээр л нөгөө хизүү байдалд орсон хүний сүүлийн найдварл бейс юм байл гэдэл гэж бодод шүү. Тэрнээс Warriors-ийн удирдлагууд өөрсдөө тийм найдахгүй байх уу? Одоо James гэд минь одоо хийж гэдэг юм. Харин Kuminga яах уу гэдэг л надад сонирхолтой. Гэхдээ юу болох харж илээ. Game Point podcast үргэлжлэж байна. NBA жилдээ багуудад 2 цом өгдөг болсон. Багт нь. Нэгт нь улирлын төгсгөлд авраг болсон багт, нөгөөх нь улирлын дундуур болсон цомын тэмцээнд төрүүлсэн багт цомын тэмцээний аврагын цомыг гардуулдаг юм уламжлалтай болсон. Тэгээд Los Angeles Milwaukee Bucks гээд багууд өнгөрсөн хугацаанд авраг авсан. Тэгвэл 2025 оны сүүлчдэр New York Knicks багийн цомыг анх удаага хүртсэн. За гэвч тэр цагаас хойш NBA-гийн цомын тэмцээнд төрүүлээд авраг болсноос хойш New York Knicks баг 11 тоглолтыг хийгээд 9 хожигдол хүлээжээ. Он гарснаас хойш 10 тоглолт хийгээд 8 хожигдлоо. Өчигдөр тэд Dallas Mavericks багт улирал одоо тоглолтын эхний хагас тэгэхэд 20 эдэн оноогоор хожигдож явж байгаа. Улмаар Knicks-ийн фэнүүд бол угаасаа бүр зартаа штэ үзэл бодлоо илэрхийлдэг. Одоо янз бүрийн зүйл үсэргүүслээ илэрхийлдэг, жагсаал цуглаа хийдгээр алдартай New York Knicks-ийн фэнүүд өчигдөр тоглогчтой бүүлсэн Karl Anthony Towns-ыг сэлгэрөө суухыг зарлаад Mitchell Robinson гарч иж хахад бүүлсэн. Бага бүүлнэ гэдэг бол фэнүүдийн зүгээс нэг өсөндөө илүү сайн тоглохыг шаардж байгаа. Нөгөө төлөвлөгөөр дургуйцлаа илэрхийлж байгаа хамгийн том хэлбэр шүү дээ. New York Knicks багт яг юу нь болохоо байж бод. Тэд NBA-гийн цомын авраг гэдэг чинь ялагч баг л авдаг цом шүү дээ. Тэрнээс ингээд шоо хайж байгаад би биндээ өгчдөг цом биш шүү дээ, тийм. Энэ биш дээ. Би ингэж бодож байна. Karl Anthony Towns улирал эхэлж байхад бас New York Knicks-ийг хэд хожигдсан чинь ингэж хэлж байсан юм. Би одоо хүртэл ер нь яаж энэ offense яаж довтлохоо мэдэхгүй байна, ойлголцохгүй байна гэдэг чийсэн. Одоо яг нэг Warriors-төр уучраа болохгүй нэгсэн шүү дээ. Тэр чинь одоо яг New York Knicks төр миний хувьд бол бодоол байна гэж. Яа тэгэхээр Mike Brown гэдэг дасгалж удагчийг Tom Thibodeau дасгалж удагчаар солисон шүү дээ. Тэр зүйл бол нэгдүгээрт энэ багийн одоо нэг identity буюу нэг одоо нэг ялгарх чанарын байхгүй болгосон. Түрүү жил тэрний өмнөх жил бол Tom Thibodeau байхад
За ямар ч байсан офенс ингээд явахгүй зарцаа зогслоо гэхэд тэд маш сайн хамгаалдаг баг байсан байхгүй. Одоо тэгэхээр хамгаалах нь ч байхгүй болсон, офенс нь ч байхгүй. Тэгээд яг цаашаа яаж явах гээд байгаа нь ер нь бол яг Карл Антони Таунсыг хэлж байгаа нь үнэхээр ойлгохдохгүй байгаа байхгүй. Яг тэрэн дээр л байна уу гэж бодож байна. Би угаасаа анх Майк Браун дасгалжуулагчийн авлаа гэхэд гайхчихсан ер нь бол. Майк Браун ер нь бол NBA-д ягаад тийм амжилттай дасгалжуулсан баг бол одоохондоо байхгүй байгаа шүү дээ. Тэгээд Нью-Йорк Никсийг бол цаашаа next level-д наваачих тийм дасгалжуулагч хэрэгтэй байсан болохоос буцаад rebuild хийдэг үе шиг тийм дасгалжуулагч авчирна гэдэг бол анхнаасаа буруу байсан болов уу гэж бодож байна. Тамирчид бүгд хийх юм хийсэн. Jalen Brunson маш том кат хийсэн. Front office Michael Bridges-ийг авчих гэж бүх одоо юу гэдэг сольж бол бүх трейдийг сольсон те. Биш draft pick-ийг сольсон. Бүгдээрээ хийх юм хийцэн ганц хийж чадахгүй байгаа юм бол миний бодлоор Mike Brown байна л гэж бодож байна. Муу дасгалжуулагч бол удирдлын ихнээс муу эхэлж болно шүү дээ. 23-9 гэж эхэлсэн ээ. Буцаагаад одоо 25-18 болчих жоох. 23-9 гэдэг эхлэл чинь тийм муу эхлэл биш 66-70% амжилттай эхлэл биш үү? Тэгэхээр энэ Майк Брауны буруу гэж юу? Тийм шүү дээ. Чи Warriors дээр нэг Steve Kerr хэлээ нэг амраад хин Майк Браун дасгалжуулсан. Бас нэг хин дасгалжуулсан нөгөө Luke Walton нэг айгуу сайн эхлүүлдэг шүү дээ. Тэгээд яалаа Legacy дасгалжуулагч гэж тийвсэн байт юм аа. Тэгтээ түрүү игээр биелээд шүү дээ. Энэ баг бол хийдгийг хийцэн бүх талант нь байгаа. Бүх авьяас нь байна. Энд тоглож чадах бүх тоглогч нар байна. Тэгээд эдрийг яг ингээд авьяастаар толгуурлаад тим эхлэл хийхэд бол яа болохгүй байхгүй шүү дээ. Боломж байна. Би болохоор ингээд 82 тоглох гэдэг чинь тэгэл 82 тоглох. Майк Брауны удирдлаганд юмс мэдээж өөрчлөгдсөн. Сэлгээний тоглогчдыг илүү олноор тоглолтод оруулдаг болсон. Ингэснээр талбай дээр байгаа гарааны одоо үндсэн гол 6 тоглогчийн минутч багассан, бөмбөгөнд хүрдэг тооч багассан, юм багассан. Сэлгээний залуучуудын үүрэг оролцоо нэмэгдсэн. Энэ бол одоо юу гэдэг Том Thibodeau-гоос хүсэж идэг бидний зүйл шүү дээ. Тэрийг Нью-Йорк Никс багийн удирдлагууд хийлгэх гээд Майк Брауныг авчирсан. Майк Браун ч тэрийг хийсэн. Тэнд ч утгаараа Карл Антони Таунсийн одоо баг хамгийн муу улирлал гэх нь хаашаа Нью-Йоркт байгаа баг хамгийн муу улирлал байх л та. Магадгүй карьерх нь хамгийн муу цөөхөн бөмбөгөнд хүрж байгаа улирлч гэлөө тим бив байсан. Гэхдээ улирлын эхний хэсэгт улирлын одоо эхний 30 тоглолтод ялж явж ийсэн аа. Тэр нэг цомын тэмцээн төрүүлээ тэрнээс хойш ингээд юм уруутчихж байгаа байхгүй. Би бол энийг Майк Брауны буруу гэж юусаа харахгүй байгаа. Майк Брауны буруу юугүй гэдгийг бид нэр финал дээр очиагүй цагт буруу гэж харна. Яг одоо байгаа бурууг бол би тоглогч нар төгмөр байгаа байхгүй. Энд чинь өчтөр тоглолтын дараа ингээд эхний хагас 75 оноо алдсан. Яг чиний хэлдэг Нью-Йорк Никс баг хамгаалахаа болцсон байна. 75 оноо Dallas Mavericks багт алдаж байгаа байхгүй. Нэг хагасд ч тийм. Энэ бол Том Thibodeau-гийн багаас гарах зүйл биш. Гэхдээ энэ Майк Брауны багаас гарч ийн. Окей. Энд асуудал алга. Зүгээр буцаагаад тэгж оноонд уралдах гэдэг бол оноогоо авч чаддаг бай гэхээр Нью-Йорк Никс баг яг энэ цомын тэмцээнд төрүүлснээс хойш хамгаалтаараа довтлохоогоор аль нь 26 27 дугаар байранд унтсан бэл. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр өчтөр Майк Браун тоглолтын дараа хэвлэлийн уралдаар юу гэж хэлсэн бэ гэхээр ихэвчлэн бид нарт их завсалгаанаар бичлэг үзээд алдаануудаа ярилцаад X оогоод зураад гарч ирдэг. Өнөөдөр бол тгээгүй. Тэг шаардлагач байгаагүй. Зүгээр гараад ажиллаа хийцгээ гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу гэхээр тоглогчт нь нөгөө нэг тэр нэг авраг авсан чинь бид нар угаасаа NBA-гийн финал бэлэн юм байна гэд бодоод хүн юм чинь цаанаасаа тайвшраад эхэлсэн юм шүү. Тийм учраас Jalen Brunson өчтөр ороод зөвхөн тоглогчдын уулзалтыг зохион байгуулсан юм биш үү? Энэ Майк Брауны буруу биш, тоглогчдын буруу биш юм уу? Тэгвэл тоглогчдын буруу гэж бодъё л да. Гэтэ хинд буруу хий. Одоо бөмбөг нь баг хурж байгаа Карл Антони Таунс өрхөө.
Эсвэл багийн лидер Jalen Brunson дөхөө, OG Anunoby дөхөө, бэртчихэд байгаа Josh Hart дөхөө. Айгүй хэцүү уус тэг ингээд яхад. Бол энэ багийн чинь лид хийгээд авч яваад ротейшнийг засах хүн чинь Mike Brown тэр нь бол. Тэр баг бөмбөг баг үрээд байгаа гэд одоо комплейнтэд байгаа Karl Anthony Towns бөмбөгийг өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо тэр плейүүдийг хийх хэрэгтэй шүү дээ. Тэр асуудлыг одоо шийдэж чадахгүй тэгээд сүүлийн 11 тоглолтод 9 жирнэ гэдэг чинь арай л удаан ба шүү дээ. Тэгээд энэ баг чинь ер нь бол East-ээс гарч ирээ final хүрэх одоо тийм амбицтай байгаа баг шүү дээ. Тэгэхэд энэ удаан олон хожигдол бол ирээдүйд нэг тийм сайнаар бол нөлөөлөх баг. Энэ trade deadline-аар солилцоо 8 хийгээд цаашаа энэ багийг ямар нэгэн байдлаар ахиулна нэмийг засна гэж бол би бол харж чадахгүй. Тэгэхээр яг зүгээр энэний буруу тэрний буруу гэх юм бол хамгийн түрүүнд Mike Brown л байх хэрэгтэй болов уу гэж би боддог. Мэдээж дасгалжуулагч буруутал л ягаад бол энэ баг чинь нэг энэ жил бүрдсэн баг шүү. Суурн байсан баг болохоор би тэр нэг зүйлээрээ явхад л Winbig-ийн бүсийн финал асуудалгүй хүрчээр баг ингээд ийм мундалтаа толгараад байна. Тэгэхээр би тэр ер нь Winbig-ийн энэ нэг цомын тэмцээний авраг гэдэг тэр цом ер нь багуудад ер нь эзэж сайнаар нөлөөлөхгүй. Тэр цомыг хүрцэн баг тэгээд шууд тэрний хараас ингэдэг. Чи санаж нь Lex Milwaukee Bucks хоёр бас яг ингэсэн шин. Тийм цомын тэмцээнд сая үсэд нэг график авчихсан. Энэ айгуу олон хожигдсон байна. Энэ нэг ингэдэг юм шиг байгаа. Яг нөгөө юм плей-оффын уур амьсгал ороод ингээд тоглогч нар ингээд нөгөө бүх юма цэгслээд яг ингээд зориод ирэхээр яг Winbig-ийн цомын тэмцээнд тоглоод дуусчдаг. Тэгээд дууссан чинь Winbig-ийн плей-офф хүртэл дахиад 4 сар ёо гэд бие сул тавьд юм шиг байгаа юм аа. Яг тэр нөгөө нэг юм уналт болол гэж би хувьдаа хараад байгаа юм. Тэрнээс та арайчтай мэдээж өнгөрсөн хугацаанд гэмтэл их байсан. Anunoby гэмтсэн, Jalen Brunson гэмтсэн бүхэн гэмтлэн зүгэн бүрэлдэхүүнээр ингэж 100 бүтэн тоглолтод цөөхөн оролцсон энэ баг. Мэдээж энэ бол нөлөөтэй байх. Гэхдээ өнгөрсөн жилиг бодох юм бол сэлгэнээс авчирсан тоглогчтой харьцангуй сайн ашиглаж байгаагаас харахад бол уг нь бол гайгүй. OG Anunoby бол энэ жил бол хангалттай байгаа. Би фэнтези дээр байгаа учраас сайн мэдэж байна. Ер нь бол маш хангалттай байгаа. Их орон гарan байгаа. Гэтэл OG Anunoby ямар чухал тоглогч вэ? Миний бодлоор бол энэ бол 100 тоглогчдын буруу. Тоглогч нөгөө нэг буцаад зэгцэндээ орох хэрэгтэй байна. Зэгцрэх хэрэгтэй байна. Хувцсалхаар тэр нөгөө төвлөрсөн уур амьсгалаа авчрах хэрэгтэй. New York Knicks баг өнгөрсөн жил Санжино нөгөө нэг плей-офф ихний шатыг аль шатыг давчаад багаараа нэг клапт явж ийн гэдгсэн чи хинэн ч ориглоон дарс амсахгүйсэн гэсэн шүү дээ. Яг одоо тэр сэтгэл зүйн New York Knicks багт хэрэгтэй юм шиг харагдаад байна. Тэрнээс би бол буруутныг Mike Brown гэж харахгүй яа гэх юм бол угаасаа өөр сонголт байхгүй одоо. Нэгдүгээр тэр хоёрдугаар тим бол улирлын ихнээс ингээд фейлдэг чинь яасан. Гэтэл улирлын ихнээс сайн явж ийсэн аа. Тэр нэг авраг болсны дараа ингээд бие сул тавьчих шиг л боллоо гэж хараад. Яа магадгүй. Одоо нөгөө юу яадаг штэ нөгөө зарим хүмүүс чинь нөгөө conference finals дээр авсан цомдоо бүр гар хүрдэггүй штэ. Final тоглох гээд уусаа тэр conference finals-ийн юунд гар хүрчээр баярлцахаар finals-аар муу тоглолдог гэсэн бас нэг тиймэрхүү юм байдаг штэ. Яг тэрнтэй адилхан бас сэтгэл хандаг байж магадгүй юм л да. Жоохон фокус нь алдагдаад штэ. За би нэг хожицсан гэл те. Тэгээ бас нэг хитэн цаас авчин тэрийг өгөх гэдэг штэ. Үрдэглээ билгүй те. $500,000 авсан штэ. $500,000 штэ bro. $500,000 тийм маш их мөнгө штэ. Тэгэхээр энэ баг тэр фокус тэндээ алдагдсан болов уу гэж хувьдаа бодоод байгаа. Тэгэд нэг сонирхолтой зүйл гэсэн солилцоо 8-ны шуум New York Knicks тэр гараад эхэлсэн байна. Гарахтаа бүр өчигдөр 2-3 ихсруулж Karl Anthony Towns-ыг 2-3 баг руу явуулах гад яриад байна гэх юм. Энэ одоо яг хэрэгтэй юу Karl Anthony Towns-ыг явуулах? Эргээд хэнийг авах уу гэдэг чинь л чухал байна л да. Эргээд сайжруулахгүй бол Karl Anthony Towns-ыг явуулах чинь бас. Karl Anthony Towns чинь бас л All-Star хэмжээнд тоглож байгаа тоглогч шүү дээ. Ер нь бол хичнээн муу байгаа ч гэсэн. Тийм хүнийг аваад гол нь явуулаад эргээд юу авч чадж ийн гэдэг л сонирм байна. Зүгээр Memphis руу өнөөдөр зүгээр нэг хитэн ID-анууд шүү дээ. Зүгээр
ярилцаачгүй баг. Rumors биш зүгээр Memphis-с Jared Jackson Jr-ыг авал яах вэ гэсэн юм гарч ирж илээ. Өөр чинь хин гэсэн л ер нь бол төвүүдээр нэлээ атлетик төвүүдээр солих гэж л үзэх юм шүү байгаа. Миний бодлоор. Тэгэхээр сайжруулах Carl-Anthony Towns-ийн хамгаалт сайжруулах харин тийм оноо чухал биш хамгаалт сайжруулах тал дээр л ажиллах юм шүү. Яг хэрвээ үнэхээр тэгээд одоо үүдийн контентер төвшин байж чадчихвал why not. Гэхдээ яг одоо маркетер бол яг авчаар зүйл бол надад бол харагдахгүй л. Тэгтээ одоо энэ чинь 1-р сар юу яаж штэ дуусах шатраг орж байна. Өнөөдөр 1-р сарын 20-ны өдөр гэхэр чинь нэг он гараад энэ чинь NBA-гийн улиралд халтаа орсон юм явж байгаа үед ийм тоглолтыг үзүүлж байгаа гэдэг бол New York Knicks баг үнэхээр хангалттай. Тэд чинь уг нь Tatum байхгүй, Tyrese Halliburton байхгүй, өнгөрсөн жилийн гол өрсөлдөгчд нь бүгд байхгүй хахад ерөөсөө чигээрээ NBA-гийн финал руу дайрж явах хэрэгтэй баг. NBA-гийн финал үгүй бол тэгэл бүтлэх гэж зорж яваа баг бэжж ингэж явж ирнэ гэдэг бол харамсалтай л байна. Тэгээ улирлыг эхлэх тэгвэл одоо 25.8 болсон байна. Харин тийм. 4 дараалал бол 3-4. Тийм. Ингээд энэ чигээр хожигдоод байвал юм ихний 1-2 л болох юм байна л да. Boston Celtics л үнэхээр гайхалтай байж байна. Boston Celtics-тэй одоо дээрх юм бол үнэхээр алга. Тэгээд Jason Tatum орж ирэх гэж байгаа нь дөгцсөн л байна л те. Чи боддоо Mike Brown-ыг муу ангийн шүүмжилж болохоор зүйл нь юу вэ гэхээр өнгөрсөн жил хамгаалтаар лигийн лид байсан баг яг энэ жил хамгаалтаар лигийн төгсгөл рүү аваад ирчлээ. Үгүй дунд руу аваад ирчлээ гэж шүүмжил болж байгаа. Энэ бол бодит шүүмжил. Тэнгүүд он гарах хүртэл New York Knicks баг хамгаалтаар 15-д байжсэн аа. Он гарснаас хойш хамгаалтаар $20 унж байгаа шалтгаан юу юм? Он гарснаас хойш довтлогоо нь 26 руу унж байгаа шалтгаан юу юм? Тэр энэ тоглогч нар л тайвширсан байгаа тоххой. Миний харж байгаагаар. Оны өмнөх оны дараа хоёр үзүүлэлт нь тэс 2 баг. Эсвэл Josh Hart гэдэг одоо сайн хамгаалагч нар бас биш дээ яг ингээд 100% энэ багч нь тоглож чадахгүй байна л да. Бас орон гарын ростер нь биш ээ. Тэр ростер нь орон гарын тал дотор байна. Би тэгээд Michael Bridges гэдэг тоглогчийг айгүй тэр өндөр үн төлж авчирчаад бас сайн ашиглахгүй байгаа юм шиг бас санагдаад байна. Тэр нь бол бас хиний ротейшны асуудал юм болоо гэж бас бодод. Mike Brown. Тэгэхээр би бол яаж ч гэсэн коучлэгч харагдаад. Яг ингээд тоглогчтой буруу өгч ихээр тэр боломжийг гаргаж өгж байгаа хүн коуч болохоор одоо мэдгүй одоо тэгээд шууд ингээд тэр ингээд чичилчгэр хүн харагдахгүй л байгаа юм л да болно. Тийм. Одоо чинь Rudy Gobert-ыг 4-1-р тойргийн ирэхээр автцсан тийм үү? 4-1-р тойрог ирэх. Өмнө түүхэнд байгаагүй юм шүү дээ. Тэгээд ийм үн хүрсэн юм чинь чи одоо амар тоглох хэрэгтэй гэж шахаж болохгүй байхгүй. Rudy Gobert хийдгээл юм. Би бол Michael Bridges NBA-д орж ирсэн цагаас хойш л Royal тоглож байсан. Royal тоглож ил үргээ гүйцэтгэж байгаа л гэж удаа хараад байгаа. Тэгтээ тэргүй багт нь довтлохоо 1-2 дахь сонголтод Michael Bridges баг 4 дахь сонголт шүү дээ баг дотроо. Анонобогийн дараа ордог 4 дахь сонголт. Тэгэхээр байгаа боломжинд л тэр тоглож байгаа юм боловч удаа. Ямар ч үс New York Knicks багийн энэ асуудал цаашаа хэрвээ уналт үргэлжлээд байх юм бол өчтөр өөрөө Jalen Brunson-ы авчирсан одоо хийсэн уулзалт үр дүнгүй өгөхгүй байх юм бол New York Knicks багт ямар нэгэн өөрчлөлт явагдаж магадгүй. Яг тэгвэл солилцооны цонх хаагдахад ердөө 2-7 хоногийн хугацаанд үлдээд байгаа үед авраг авахыг зорж байгаа багууд бол ямар нэгэн өөрчлөлт хийхийг үгүйсэхгүй. Тэр тусмаа New York Knicks баг хамгийн гол нь Carl-Anthony Towns-ыг солиг гэдэг яриа 2 дахь жилдээ дараалаад гарч байгаа учраас анхны жилдээ биш 2 дахь жилдээ дараалаад гарч байгаа учраас солилцоо болохгүй байх гэж бодож ин гэхдээ болцсон байвал гайхааргүй л үйл явдал 10 тоглолтоос 2 хожигдчих чинь тэгээд энэ хожигдсон багууд нь Sacramento, Dallas, Mavs гэдэг чинь өрөндийн тэр сүүл мөрхөж яваа багууд ч хамгийн гол нь тэгэхээр хүлийн шүрж боломгүй хожигдлуудыг New York Knicks баг л он гарснаас хойш 20 хоногийн хугацаанд хүлээлээ да. 2 хонооны юутэй шүү. 2 дахиад хожигдоход плей-ин руу унах шүү дээ. Энэ бол байж боломгүй. New York Knicks шиг ийм хөрөнгө зарсан ийм бүрэлдэхүүнтэй баг байж боломгүй байхгүй.
Үзэгч та бүхэн Game Point podcast-ыг YouTube channel болон Premier Sports 1 суугаар лав гаргийн орой 21 цагаас хүлээн авч үзэж байна. Game Point podcast-ийн ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажиллаж байгаа. За үе мөчний өвчтөй, за гэмтэлцэн, бэрцэн, за эсвэл суугаа ажил хийдэг, хэвтрийн дэглэмтэй ер нь үе мөчөндөө эрдэс шаарж байгаа тэр бүхэн зориулагдсан супер бүтээгдэхүүн болох Joint Movement Colcosum-ыг Game Point podcast-ийн зүгээс санал болгож байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөхснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Game Point podcast үргэлжлэж за өчигдөр NBA-гийн зүгээс бүх одын тоглолтод оролцох гарааны 10 тоглогчийг зарласан. Энэ удаагийн бүх одын тоглолт LA хотод Clippers-ийн аренад эх сард зохион байгуулагдахаар байгаа. 2 сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар байгаа. Тэгэхээр энэ удаагийн бүх одын тоглолтод оролцох гарааны 10 тоглогчийг зарласан. Тэгээд тоглогчид хэвлэл мэдээлэл болон фэнүүдийн зүгээс 3 санал асуулгыг явуулаад 3 санал асуулгын нийлбэр дүнгээр гарааны 10 тоглогчийг тодруулсан. Тэгээд манай үзэгчид ализэрийн мэдж байгаа гэхдээ хоёлаа нийлбэр дүнг харуулъя. Одоо тэрэн дээр бас их сонирхолтой зүйлс гарч ирэх байх гэж бодож байна. За нийлбэр дүнгээр Никола Йокич, Лука Дончич, Шей Гилс Александр 3 эхний 3 тасархай байсан. Стеф медиа ранкаас 6-д орж ирсэн ч гэсэн 4-өр гараан сонгогдсон бол Виктор Вембаньяма, Антони Эдвардс 2 ижилхэн 575 оноотой болоод улмаар фэнүүдээс илүү санал авсан гэдгээр Виктор Вембаньяма гараанд гарахаар болж Антони Эдвардс сэлгэнээс тоглохоор болж байна гэж. Тийм ганц одоо нөгөө хүмүүсийн одоо маргалдаад байгаа сэдв нь болохоор Антони Эдвардс яагаад ингэж юу яач вэ гэдэг л шүү дээ. Тэгээ одоо ингээ харангуут шүү дээ. Фэнүүд биш плеерүүд ч гэсэн медиа ч гэсэн Антони Эдвардсыг юу сонгосон байгаас та эхний 5 сонгосон байгаас тэгэнгүүт ганцхан фэн ранкер хойшлсон. Тэгээ фэнүүдийн өгсөн юу чинь 50% шүү дээ. Тэгээ би зүгээр энэ дэр бодохдоо бол яагаад ингэж ийм гэхээр Антони Эдвардсын одоо байгаа газар Minnesota Timberwolves гэдэг баг тэр хот тэгээ фэн бейс жижигтэй тултал иймэрхүү хаагуур орлоо л гэж бодож. Фэн бейс хэрвээ том байсан бол хэрвээ Timberwolves арай юу тийм амжилт сайтай баг байсан бол энэ асуудал ингэж гарахгүй байсан болов уу гэж бодчих. Түүнээшэл плеерүүд яг хүндэлтгээр хөндөлж ийн энэ гарааны 5-д орох хэрэгтэй гэж үзсэн байна. Медиа ч гэсэн тэгж санал өгсөн ба штэ. Тэгэд угаасаа Антони Эдвардс энэ үлрэл тоглож байгаа тоглолт үзүүлэлт 29.6 оноо авж байгаа тоглогч тэгээд баг нь хэдэд явуул ямар байгаа вэ? 2 жил дараалаад бүсийн финал үлдсэн байгаа тоглогч 30 оноо авж байгаа нөхцөлд энэ бигийн гараанд сонгохдохгүй байна гэдэг чинь харахгүй л одоо снап буюу одоо орох хэвээр хүн орж чадаагүй л гэж хэлж болох үс байгаа юм. Тэгэхдээ од хардаа өмнөд нөгөө 5 тоглогчийг харвал чи зүгээр хэнийг нь болиулаад Антони Эдвардсыг орж чих юм бэ. Тийштэй угаасаа чи боддоо Никола Йокич Лука Дончич, Шей Гилс Александр гэдэг энэ 3 тоглолт чи одоо MVP-гийн 1 2 3 тавьж байгаа юм шүү дээ. Өрсөлдөөнд 1 2 3-т явж байгаа. Тэгээ Стефен Кори ямар гайхалтай тоглолт үзүүлж байгаа л нэгт 2 дугаарт шүү дээ. Стефен Кори ч одоо баг хамгийн популяр тоглогч чинь дэлхийд хамгийн номер 1 тоглогч болох гэдэг шүү дээ. Одоо ер нь популяритайгаар бол одоо чи сонгосон юуг нь харалтай плеерүүд нь 2-оор сонгосон, фэнүүд нь 3-аар сонгосон байгаа шүү дээ. Тэгэхээр чи ийм хүмүүсээс яаж хараа All Star ч юм биш тэгээ All NBA биш. Тэгээ All Star чинь фэнүүд одоо үзэх хэвээр хүнээ үзэх гэж байгаа. Тэгээ өчтдөх хүмүүсээ одоо тоглогч нар үзэх гэж байгаа тийм popularity нь хамгийн оролцсон биш чухал өрсөлдөөн шүү дээ. Тэгээ тэн чинь бол Стефен Кори хасна гэдэг чинь бол утгагүй шүү дээ. Тэгээ Виктор Вембаньяма одоо шинэ нүүр царай одоо орж ирж байна те. Тэгээ би яг дахиад хэлье. Виктор Вембаньяма Антони Эдвардс хоёрын зүгээр ганц ялгаанд фэн бейс дээр л гарчлаа л гэж бодож байна. Тэг чи сая хэллээ штэ
Популатари гэж одоо нөгөө нэг энэ алдар нэр хүндийн асуудал энэ бүх одын тоглолтын тэнгууд чинь LeBron James 21 жилийн дараа бүх одын тоглолтын гараанд сонгогдсонгүй шүү дээ. LeBron тэгэхээр одоо тийм нэр хүнд алдартай байха болцсон гэсэн үг. LeBron хардаа тоглогчдоос 8, хөгжөөн дэмжтээс 8, медиагаас 9-р байрын санал авсан байгаа байхгүй юу? Чи бодлоо тэгээ намаа бодлоо LeBron-ы фэнэтэй хэлдэг гэх. Гөө өөс тийм гоос дээ. Чи сая өөрөө хэлсэн шүү дээ. Энд чинь all NBA биш бүх одын тоглолт учраас энэ чинь фэнүүд харахыг хүсэж байна. LeBron-ыг фэнүүд хэвлэл мэдээллийнхэн ч тэгж харахыг гараанд л харахыг хүсэхгүй юм тийм үү? Аа. Хараа. Би түрүүн бас Anthony Edwards дээр хэллээ шүү дээ. Fan base, фэнүүд гэдэг чинь тусдаа амар хэрэгтэй яг энэ popularity юунд өрсөлдөөн дунд шүү дээ. Түрүү жил шүү дээ. Luka Doncic шүү дээ. 3 сая хэдэн зөөсөн бэ? Биш 2 сая гарсан байсан юм байна. 2 сая дөнгөж гарсан. Тэгээд энэ жил болохоор 3 сая 3.4 сая болсон байхгүй. Тэгээд юу Lakers ирснээр миний бодлоор 1.4 сая фут нэмэгдсэн байгаа байхгүй санал. Тэгсэн чинь LeBron-ы түрүү жил авсан, энэ жил авсан хоёр ялгаа нь юу байсан гэж 1.5-аар 5 саяар ялгаатай байсан бэлээ. Тэгэхээр Lakers фэнүүд LeBron өгөөг Luka тагцсан байгаа байхгүй. Нэгт хоёрт Anthony option хараа энэ дээр ороог одоо энэ чинь ихний 9 тоглогчд орсон биз дээ тий. 10 билүү 11-т Остер юус байж байгаа шээ. Тэнгүүд бас тэр чинь санал хувааж байгаа байхгүй. Ер нь бол LeBron-оос. Тэгээд медиа ч гэсэн 9 сонгоно гэдэг чинь угаасаа бас 400-500 мянган санал авсан байгаа шин. Тий. Медиа бас 9 зөөр сонгодог нь бас угаасаа LeBron-ы нөгөө эхлээд нөгөө айгүй олон тоглолт үндсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой тэрүүгээр нэлээд хавар сонгосон баг. Тэгээд яг угаасаа нөгөө дээгүүр байгаа хүмүүсээс нь яаж одоо тэгж одоо олон тоглолт өнжиж явахт нь бас хөвдтэй. Нөгөөднөөс чинь бас сонгохгүй бол амжилтыг хард сонгохгүй бол медиа бол тэгж болохгүй шүү дээ. Бас шудраг ус ажиллаа муу хийж байгаа юм бол энэ Дэни Авдия хөгжөөн дэмжтэй санал асуулгаар 5 дугаар байранд буюу гараанд гарах төгсөн. Гэхдээ хамгийн сүүл Заза Пачуланы гараанд гарах төгсний дараа энэ би за ингэж болохгүй маань интернэшнл тоглогчдын ард бүхэл утсан улслан байгаад байдаг учраас энийг тэнцвэржүүлэх хэрэгтэй юм байна гэдэг тоглогчдын санал медиа саналыг оруулж ирсэн. Гэхдээ тоглогчдын санал харин яг бодиттой байна уугүй юу гэдэг л эргэлзээтэй. Маш эргэлзээтэй. Талбай дээр цөөхөн гарахгүй хүмүүс санал аваад байдаг шүү дээ жилд. Би яг тэгээд нөгөө уул нь яг чиний хэлдгээр Заза Пачулагаас болж нөгөө тоглогч нарын өгүүлээгээд өгсөн чинь тоглогч нар бас ингээд саналаа бас хариуцлагатай өгөхгүй байх гэдэг тийм мэдээ гарсан. Тэгээ яасан гэсэн чинь нийтдээ 386 тоглогч санд өгсөн юм байна энэ жил. Тэгсэн чинь 364 одоо different гэдэг чинь юу вэ? Ондоо хүн санал өгсөн байгаа. Тэгээд тэн дотор нь яг яаж юм гэхээр нэгдүгээр тоглогч өөр өөртөө санал өгöd. Нэг асуудал нь. Хоёрдугаарт тоглоом шоглоомоор одоо багийнхаа нэг хүнд ч юм уу тэгж өгöd байна гэдэг тийм асуудлууд гарч ирсэн. Тэгээд энэ жил бүрсээ огт ингээд талбай дээр гараагүй хүмүүс хүртэл нэг санал авсан гэж аахгүй. Тэр нь болохоор Джейсон Терм, Скут Хендерсон, Дежанта Мори гих зэрэг тоглогч нар. Тэрийг болохоор одоо энэ миний унсан артиклийг бичсэн сэтгүүлч болохоор ер нь бол Терм, Хендерсон, Мори энтер бол өөр өөртөө санал өгсөн гэж хэлээд байна. Яг тэр юуг нь 100% хийхгүй л гэхдээ энэ хүмүүс ингээд өөртөө санал өгсөн. Тэгээд бас энэттэй өмнө Брони Джеймс 2 санал авсан гэж байгаа байхгүй. Тэгээ Брони Джеймс хин 2 санал өгсөн чи. Брони Джеймс өөртөө тэгээд аав нэг санал өгсөн гэдэг байхгүй. Гэх мэтсэн зүгээр юм. Тийм. Хариуцлагагүй тийм санал айгүй өгсөн байна гэдэг бас нэг юу яваад байгаа юм л да. Энэ жилээс. Тийм тэгээд яалтчгүй тийм байна. За хоёлаа одоо сая LeBron-ы юуг дуусгаад LeBron ингээд бүх одын тоглолтын гараанд сонгогдож чадсангүй шүү дээ. Энд чинь LeBron-ы 21 жилийн дараа анх удаа гэж байна. LeBron сэлгээд сонгогдох болоо харна. Одоо сэлгээнийхийг бол дасгалжуулагч нар сонгоно шүү дээ. Би бол яг ингэж бодсон шүү дээ. Зүгээр логикоор. Энд чинь эхний одоо энэ бидний ингээ хараад байгаа юу чинь яг ингээд оноогоор нь дараал болсон байгаа шүү дээ.
уучлаарай би буруу юм арчлаа. Эхний хитийг байсан бай. Эхний 9-ыг оноогоор дараалцсан байсан. Тэгэхээр эхний 5-аас хоошоо биш эхний 10 биш те баг. Тэгээ 10 тоглогчийг орсон. Тэгэхээр Лебро яалтчгүй 8-д жигсаа тэгээ 8-аар бол орцсон юм байна л гэж би бодод байгаа шүү дээ. Ер нь логикоор авч үзэхэд Бүгдийн тоглолтын сэлгэнд те ер нь бол сэлгэнд бол гараанд биш юм ахэд сэлгэнд сонгогдох баг. Тэгээд нөгөө 3 баг тоглох учраас Лебронд ч гарааны ирэх нь баг тэг шинэ форматын дагуу баг олдчихолоо гэж бодоод байна. Тэх бах. Уусаа тийм л дээ 3 орохоор. Одоо эн чинь нийтдээ 12-12-ыг сонгоно штэ. Тэгжээч 8 хуваана гэдэг байгаа штэ. 3 хуваана гэдэг байгаа штэ. Тийм тэгэхээр энэ дээрээс дахиад 2 хүн нэмэгдэнэ. Энэ 10 энэ одоо 2 талаас гарч ирсэн Eastern Western-аас 10 тоглож бол ингээд сонгогдож байгаа юм шүү. Тэгээ энэ дээр дахиад 2 хүн нэмэгдэх болов гэж бодож штэ. Миний бодлоор. Тэгээд LeBron James биш 9-өр юм биш 9-өр гарч байгаа. Тийм. Тэгээ өрөнд дорныхны энэ бүх тоглогчдын харьцаа бол харьцан гол. За дорнод бүст Giannis Antetokounmpo нэгээр гарч ирсэн, Cade Cunningham 2-оор. Тэгээ тоглогчдоос Cade Cunningham илүү санал авсан биш үү? За Tyrese Maxey, Jalen Brown гэсэн тоглогчид гараанд гарахаар болсон. Donovan Mitchell бүх одоо санал асуулгаар 6 дугаар байранд 6-аад сэлгээний тоглогч болох сонголт хийгдсэн байна. Тэрнээс уг нь бол бас гараанд гарах гэдэг явуулсан. Тэгээ Jalen Brown сүүлийн тоглолтуудад бол үнэхээр онцгой сайн байсан. Тэр нөгөө хэлсэн шүү дээ. Удахгүй ингээд цойлоо гараад ирэх үстэй гэсэн. Яг л гараанд цойлоо гараад ирлээ. За ингээд гарааны 10 тоглогч сонгогдлоо. Дорнод дээр анх удаага Tyrese Maxey гараанд гарч байна. Мөн үү? За ер нь энэ чинь гараанд за Giannis 10 дахь Cade Cunningham бас анх түрүүж сонгогдсон. Гэхдээ гараал биш байсан юм шүү дээ, тий? Тий. Карл Антони Таунс, Jalen Johnson анх удаа сонгогдож байна. Michael Porter Jr гэдэг залуу сонгогдохоор байна. Одоо энэ оноо авсан байх. Наад чинь дасгалжуулагч нар бол би Michael Porter Jr-ыг бол сонгохгүй гэж бодож байна. Яа дасгалжуулагч нар тэгж сонгохгүй гэж. The Brandon Ingram тэгвэл. Brandon Ingram бол байж болж байна. Brandon Ingram өмнө нөгөөсөө All-Star болцсон биз дээ. New Orleans тогтоо. Тэнийг одоо болсон. Гэхдээ одоо чинь 9.5 оноогоор ингээд бичигдэж байгаа хүнийг оруулахгүй гэж юу. Тэгвэл ингээд санал авах юм хэрэг. Гэхдээ наад санал чинь гарааны 5-5-ыг л тодруулах гэж байгаа болохоос авши гарааны үлдсэн сэлгийн $5 хамаагүй шүү дээ. Биш. Үлдсэн сэлгээ нь ерөөс юу шүү? Үлдсэн сэлгээ нь бол дасгалжуулагч нар тодруулна шүү. Окей. Гэхдээ тэгээд Michael Porter Jr-с оронд заах магадгүй юм л та. Michael Porter Jr-ийн Brooklyn Nets-ийн амжилтаас нь болж хасна гэж юм. Brooklyn Nets хит хойдсон тэр нь Michael Porter Jr-аас болсон гэдэг байна шүү. Тэр Brooklyn Nets нэг фэн Instagram дээр ч хэлв. Чи яваад өгөөч манай баг хожих хэрэгтэй гэсэн чи уучлаарай гэсэн шүү дээ. Уучлаарай миний буруу гэсэн. Чи бас тэг багаа нэг хит хожихт нь хэрэг болцсон юм байна шүү дээ. Donovan Mitchell яг 6-6-6 гэдэг бол гайхалтай байгаа шүү дээ. Яаж таараа тэгж таарсан. Алтан займаа гэдэг шиг. Яг алтан займаа. Энэ дээрээс бас нэг сонирхолтой юм шүү дээ. Luka Doncic-ийг фэнүүд нэгээр сонгосон. Media ranker 2-оор сонгосон. Гэхдээ плеерүүд нь 6-аар сонгосон байна шүү. Тэр сонирхолтой байна. Тэгэхээр тоглогч нар дундаа тэгж бас үнэлэгдэхгүй л байна гэсэн үг. Тийм. Хүндлэл жоохон бага байна гэсэн үг шүү. Нөгөө тоглогч нарыг бодвол Лукагаас илүү Антони Эдвардсыг илүү хүндэлж шүү. Ер нь бол тийм. Тэгээд Антони Эдвардс энэ жил бүх одын тоглолтын гараанд сонгогдож чадаагүйгээр бас хурцлагдж байгаа болов уу гэж бодож байна. 30 оноо дундчилж байгаа жилээ бүх одын тоглолтын гараанд сонгогдож чадахгүй нэхэр илүү хичээх хэрэгтэй, илүү сайн тоглох хэрэгтэй, илүү одоо бүсийн тэргүүн байж ижил сонгогдохгүй бол одоо өөр аргагүй мэн. Яг бол үтэнгийн залуусны ялчгүй юм байна. Shai Gilgeous-Alexander, Дэн Доорос, Victor Wembanyama гээд залуухан тоглогч гараад ирлээ.
Лука Дончич гээд бас өөрөөсний 2-3 нас заах. Гэхдээ нэгэн үед ингэх л гэж явна шүү дээ, тийм. Тэр чинь энэ чинь цаашаа дахиад дараагийн 5-10 жил өрсөлдөх байхгүй. Тэгэхэд энэ дээр ингээд хичээхгүй л бол энэ дур зүргэл сэлгэн байх гэдэг. Гэтэ яг Стефен Curry дахиад 1-2 жил үгээл тэгэл Энтони Эдвардсын тасралтгүй сонгогддог үйл ирэх юм байна л да. Стеф магадгүй ирэх жил гараанд сонгогдохгүй байхыг ч үсэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр Энтони Эдвардсын цаг ирж яваа цаг л та. За тийм л тэгээд одоо өөр гайхшруулж байгаа зүйл бол нэг алга. Дани Авдия яг орох юм бол анх удаа бас NBA вообще All Star сонгогдож байгаа тоглогч болно. Энэ жил All Star сонгогдчих юм бол ер нь MIP бол боллоо гэсэн үг шүү дээ. Өрсөлдөгчгүйгээр. Most improved болох бах. Тэгээд бас нэг сайн мэдээг Лос Анжелес болж байгаа Clippers-ийн талбай дээр болж байгаа. Kawhi Leonard л орох юм шиг байна. Оноогоор бол 10-т орсон байна. Тэгээд Clippers-ийн фэнүүд л бас нэг зүйл дээр бас санаа намарч байгаа болов. Гэхдээ нөгөө LA хотын нийт фэнүүдээс авсан санал асуулгаар Austin Reeves сая 120 мянган санал авсан байгаа байхгүй юу? Тэсэн чинь Kawhi Leonard 561 мянга, James Harden 599 мянган санал авсан байгаа байхгүй юу? Одоо нэгсэн алтар нэр хүн дээрээ 2 дахин баг байл гэж баймааргүй. Ямар ч үсэн fan base-ийн ялгаал энэ дэр гарч байгаа. За ингээд энэ бол юу гэхээр энэ жил формат өөрчлөгдөд Дэлхийн баг, Америкийн баг гэдэг 3 баг оролцсон. Тэгээд 24 тоглогч 8-8-аараа 3 багт хуваагдаад өрсөлдөнө. За тэгээд зарим багуудад нөгөө нэг хэрвээ Америкийн баг ч юм уу тий Дэлхийн баг бол асуудалгүй бүрдчих байх. Америкийн багт хэрвээ Америк All-Star нь бүрдэхгүй бол комиссар Адам Силвер нөгөө сэлгэний тоглогчдыг гэмтсэн тоглогчийг нөхөд зарладаг шүү дээ. Тэрэн шиг ихээр хэлээд шинэ нөгөө тоглогчдыг өөрөө сонгож оруулах юм байлаа. Тэгэхээр гарааны бүрэлдэхүүн гээд ингээд харахаар дараа Brunson, Cunningham, Jaylen Brown, Tyrese Maxey, Steph байгаа байхгүй юу? Нэг талд нь бүх намтнууд нь нөгөө талд нь Shea, Luka, Wemby, Giannis, Jokic нөгөө талд нь бүх өндрүүд. Тэгээд Wemby л авчихсан байл шүү. Би бүх хотын тоглолтын дээр хамгийн шилдгээр өрсөлдөөл гэж очино. Нөгөө хэдгээ бас тэгж өрөөлнэ. Гэхдээ тэд нар тэгж тоглохгүй байлаа гэдээ би дагаад намирахгүй. Би бол хамгийн шилдэг яс үзнэл гэсэн байлаа шүү. Өнгөрсөн жил ч гэсэн Wemby бол яс үтсэн шүү. Тэгсэн. Тэр нь Wemby жоохон тиймэрхүү одоо юу гэдэг шартаа хортой одоо comparative гэдэг талаас нь бол ер нь надад таалагдаад байгаа шүү дээ. Юм болгон дээр тэг өрсөлдөх гэдэг тий. Угаасаа бүх хотын тоглолтыг хамгийн шилдэгүүдийг л гоё өрсөлдөхийн л үзмээр. Тэгэхээр энэ жилийн формат бол дээрэс нь чинь хараа хэдийгээр NBA-д Америкийн баг, Дэлхийн баг энэ чинь шоу тоглолт гэж байгаа боловч энэ чинь цаана нэр хүндийн асуудал واخгүй. Америкийн бүх хотын баг талбай дээр NBA-гээс бүрдсэн Дэлхийн бага барсангүй гэдэг мэдээг сонсохыг хүсэж гин үгүй юу гэдгээс эхлээл дотроос юм буцалж эхлэх байх гэдэг би маш их найдаад байгаа. Тийм учраас энэ жилийн бүх хотын тоглолт маш сонирхолтой болно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд та бүхэн энэхүү тоглолтыг Premier Sport сугаар Clippers-ийн Into Domos шууд хөл авч үзэх байгаа шүү. Тэгэхээр 2 дугаар сарын Монголын цагаар 2 дугаар сарын 16-ны өглөө энэ тоглолт өглөө 8 цагаас 9 цагаас уламжилт хуваарийнхын дагуу эхлэх баха. Подкастын ярих сүүлийн баг бол Лос Анжелес хотын өөр нэгэн баг болох Лос Анжелес Clippers баг өнгөрсөн сард тэд багийнхаа түүхэнд үлдэх багийнхаа түүхэнд гэр хамгийн шилдэг тоглогчоо багаасаа хассан үйл явдлын дараачаар маш их шүүмжил дагуулсан. Энэ үйл явдал зөв байсан уу буруу байсан уу. Гэхдээ хоёулаа тухайд тэр подкастын төгсгөлд за цаг хугацааны явахаар хинийх нь зөв хинийх нь буруу байсныг харъя гэсэн. Тэгээд одоо үзүүлж байгаа амжилтаас харахад магадгүй Лос Анжелес Clippers баг Крис Полыг хасна нь зөв юм шиг байна. Яг гэх юм бол тэд сүүлийн 15 тоглолтонд 13 хожиж 2 хожигдсан байна. Ингэснээр нь бол он гарснаас хойш хамгийн шилдэг амжилтыг үзүүлж явж байна. Энэ амжилттай он гарахаас өмнө ихсэн л дээ. Тэгээд авторда Лос Анжелес Clippers баг өнгөрсөн үеэрл нөгөө хамгаалт гэдсэн шүү дээ. Тэр нөгөө нэг юм
identity болцсон байсан баг штэ тийм. Тэгсэн чинь хэнийг явуулаад Крис Полыг багасаа хасаад Кавай Леонард зарим тоглолтод тоглосон тоглоагүй гэдэг ингээд харахад Лос Анжелес Клиперс сүүлийн 15 тоглолтод хамгаалтаараа лигт 6 дугаар хайранд ороод ирсэн байна. Нөгөө хамгаалт эргэж ирсэн байна. Дерек Джонс Жуниор гимтсэн те гэд юу яасан байгаа штэ. Кавай өчтөр Кавай өвдөгний асуудлаас дахиад тоглохоо болцсон гэсэн гээд. Ерөнхийдөө бол Клиперс өрсөлдөөнд эргээд орж ирж байна. Гэхдээ асуудал нь Крис Пол байсан гэдэг нь одоо баримтаар нотлогдож байна тийм үү? Гэхдээ тийм л зулж таарлаа л да. Уул нь анх ингээд юу яахт биелжлээсэн л да. Одоо ингээд юуны стандингс 10 руу ороод ирлээ штэ. Плей-ин руу ороод ирлээ. Тэгээд хойноос нь гүйцэх баг одоо ер нь бол байхгүй. Тэгэхээр ямар ч сан плей-ин дээр бол тоглох юм байна. Дээрээс нь унж ирэх багууд харин нэлээд байгаа болов гэж бодоод. Тэгэхээр яг зөв газараа, зөв цагтаа зөв одоо юу гэдэг тренд үүсэж ин л да. Уул нь бол би тэгж эхлээд нөгөө 5-10 гээд эхлэхтэн амар гүнзгий нөх энэчнээс гарахгүй нөх хүчлээ гэж бодсон чинь гэлс гараад ирлээ. Маш сайн хэрэг. Тэгээд Крис Полыг анх авахт нь л за Крис Пол угаасаа энэ багт минут баг тоглох тусмаа сайн гэж тэгжсэн яг тэр нь болцсон юм шиг санагдаад тэгээд. Гэхдээ хиний Кавай Леонард өвдөг дахиад одоо өвдөж эхэлсэн. Яг нөгөө л өвдөг. Тэр асуудал шүү тийм гарч ирсэн. Тэгээд Clippers-ийн угаасаа сүүлийн Кавай Леонардыг 19 онд авлаа. Тэгээ 19 онд авсан гэхээр чинь сүүлийн 7 жилийн Clippers-ийн амжилт Кавай өвдөгтэй одоо шууд холбоотой байсан. Тэгээд яг тэр зүйл одоо яг дахиад тохиолдож. Тэгээд яг энэ өвдөг плей-оффд яах вэ? Плей-ин тоглоно гэхээр чинь тэр чинь илүү тоглолт тоглоно. Тэгээд гарч ирээд аль нэг багтаа одоо series тоглолт хийнэ гэхээр яг тэр өвдөг одоо хэр удаан дэсэх вэ гэдэг л том асуулт. Тэгээд Кавайын өвдөг хэр байхаас Clippers-ийн ирээдүйгээс шалтгаалх болов гэж бодож байна. Тэр бол маргаангүй л дээ. Угаасаа ойлгомжтой Кавай Леонард энэ багийн хамгийн шилдэг тоглогч нь л юм чинь маргаан байхгүй. Хардн ингэж ганцаараа чирж авч яваад хаа хөрхөө гэдэг нь бол тодорхой шүү дээ. Ямар ч хэлсэн зарим тоглолтуудад ялж чадчих. Гэхдээ плей-оффт ялж чадахгүй гэдэг нь тодорхой. Тийм учраас Лос Анжелес Клиперс баг угаасаа солилцоо 8 хийх гээд зах зээл дээр ажиллаад байгаа юм болов гэж хараад байна. Кавай Леонард манай багт нөгөө нэг ур чадвар дутуу байна гэж хэлсэн. Нөгөө нэг олон хожигдож явах үедээ үнэхээр сэлгэнээсний залуучууд гарч ирээд Коби Сандерс ингээд залуучууд гарч ирээд тоглоод байгаагаас ингээд харахад нэрэл яг энэ баг яалтчгүй л нэг ур чадварын дутагдлалд орсон юм шиг харагдаад байна. Тэг ингээд харсан чинь улирал эхэлж байхад Брэдли Биллтэй, Крис Полтай гэдэг ингээд ур чадвар ямар ч дутуугүй юм шиг харагдажсэн боловч бодит байдал дээр эдгээр нь одоо сөрөг тал болоо. Тэгээ улмаар эдгээр нь багт байхгүй болоод эхэлсэн чинь яг ингээд анх тооцоолж исэн хүний нөөц нь дутаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр солилцоо 8-ны цонхоор Clippers нэг том биш юм ахэд жижиг зүйлийг хийж магадгүй гэж хараад байна. Сүүлийн 15 тоглолтод хамгийн гол нь Clippers-ийн хамгаалт сайжирсан. Дээрэс нь довтлогоогоор тэд 3 дугаар байранд ороод ирсэн байх юмад. Offensive rating нь 100 довтлогоо бүрт 121 оноо авч ирсэн байх юм. Тэгэхээр эн чинь бүр амар үзүүлэлт шүү дээ. Тэдний дээр Бостон, Шарлот хорнод л бичиж байна. Шарлотын тэр нөгөө гарны 5 болгоосаа ямар их мэдэрчээд байгаа шүү дээ. Кавай Леонард, Джеймс Харден хоёрын сүүлийн 1 сар 2 сар тоглосон яг энэ тэр гайхалтай тоглолтууд яг л энэ л нөлөөлжлээ л. Тэгээд хэсэг хугацаанд хин байхгүй болсон байсан шүү дээ. Ивица Зубас байхгүй болсон байсан. Тэгээд уул нь Брук Лопес ингээд гараад оронд нь гарангууд нөгөө 3 шидэг стретч та болохоор голд нь ингээд зай гараад ер нь бол оперейт хийх зай зөндөө энэ хоёрт гарлаа гэжсэн чи Ивица Зубас ирсэн ч гэсэн тэр хоёр айгуу сайн өвчрөөлөө тоглоод байна л та. Тэгэхээр энэ хоёрын гайхалтай тоглолт уусаа Кавай Леонард бол үнэхээр гайхалтай тоглолоо шүү дээ. Сүүлийн 1 сар гарan бол. Гэхдээ тэгэл харамсалтай нэг ачаал даахгүй өвдөг тэгэл ачаал даахгүй л болоод ирэх юм да. Тэгээ энэ сайн тоглолт нь гол нь All-Star-тай холбоотой байв гэж бас нэг хардлага байна. Хартаа тий. All-Star Clippers-с All-Star-д орох хүн байхгүй гэдсэн чинь жоохон Steve Ballmer шахсан байл гэдэг. Чи ядаж нэг яваад өгч тий. Ороод өгч тий гэдэг. All-Star-ын дараа юм байх нөө гэдэг л асуулт байна. Тий. Гол нэр бас хэцүү юм да тий.
талбай дээр болоод идэг 2-2 боломжтой тоглож All-Star-д орохгүй байгаа. Тэгээ Clippers ингэж одоо юу гэдэг сайн гарч иж байгаа нь одоо юу гэдэг сайн мэдээж энэ бол сайн мэдээ. Яг гэх юм бол Memphis одоо жишээ нь Ja Morant-ыг явуулснараа Memphis дээрээс унж ирэх нь бараг тодорхой болох болов гэж хувьдаа хараад байна. За Golden State Warriors баг Jimmy Butler-ийн гэмтлийн дараачаар мэдээж тим эрг нөлөө гарч ирэхгүй нь бол ойлгомжтой байна. Тэгэхээр доороос Clippers ингэж өрсөлдөөнд эргэж орж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Kawhi Leonard-ийн тэр өвдөг хэрвээ урт хугацааных байвал энэ бидний яриад байгаа Clippers-ийн амжилт тим цаашаа удаан үргэлжлэхгүй л болов. Хараа Derrick Jones Jr. хамгийн сайн хамгаалагч нь гэмтлээс эргэж ирээд 3 тоглолт төлөө 4 тоглолт тоглоод нөгөө Peyton Pritchard-д хөшүүлээд дахиад өвдгөн гэмтэд гараад алгалцсан шүү дээ. Derrick Jones Jr. байх байхад ингэж хамгаалалт нь сайжраад байна гэхээр ерөөсөл багийн л асуудал байсан байгаа байхгүй. Тэрнээс нэг хүнээс хамаарсан биш. Тийм. Тэгээд би зөвхөн нэг юм дээр одоо жоохон гайгаад байна. Яг тэгэхээр энэ өвдөгний асуудлаасаа болоод шууд аялын тоглолтоос шууд гэрлүүний уулсан гэж байгаа байхгүй дээ. Тэгээд өнөөдөр Brian Windhorst-ийн нөхөд дээр сонсч ирсэн чинь ер нь бол гэртэн хариулт тийм өвчтэй байна гэдэг чинь ер нь бол санаа зовоохоор л асуудал байна л нэлийн том байж магадгүй л гэсэн байл. Тэгэхээр нөгөө яг нөгөө хавдаад байдаг өвдгөнд дахиад хавдаад одоо тэр нөгөө хавдар нь буух гэж удах уу гэдэг чинь бас л асуудалтай л. Тэгэд яг ийм үе дээр одоо яг хэцүү бол яг ингээд трейд дедлайн ирчлээ одоо юм зарах баг юм уу юм авах баг юм уу гэдэг нь амар тодорхойгүй баг болчихлоо шүү дээ. За Kawhi орж ирээд яг ингэж тоглоно гэж шийдээд байгаа юмаа гаргаад all-in хийж болох юм. Гэхдээ бас л эрсдэлтэй шүү. Гэдэг all-in хийчихэд энэ бас юм байхгүй л байна л да. Одоо явуулъя гэвэл John Collins-ийн нэр гэрэгдэт лээ. Гэхдээ зөрүүлээд хэнийг авах юм? Demar DeRozan гэж Demar DeRozan Kawhi хоёр бол зөгцөхгүй болов гэж би бодчих. Тэгээд энэ багч нь Яг нэг залуучих хэрэг багт чи улам Norm хөгшин хүн авчих чинь бүр хэцүү. Norm Powell-ийнхаа юг л өгүүлэгдээд байгаа орон зайг л нөхөх гээд байгаа юм байл үү дээ. Demar DeRozan гэдэг агуудахад. Тэгээд Bradley Beal-ээр тэрийг нөхчнө гэж бодож байсан чи тэр нь фейлдсэн шүү дээ. Тэгэхээр тэр орон зайгаа л нөхөх гээд байгаа юм байл үү дээ гэж харж шүү. Мэдэх юм алхах. Clippers юу болж байгаа? Clippers-ийг юу болж байгааг одоо нөгөө Clippers-ийг өөрсдөө ч мэдэхгүй байх. Яа тэгвэл Kawhi Leonard-ийн өвдөгний гэмтэл одоо бол тэдний асуудал чинь бол зөвхөн Kawhi-гийн л асуудал болох байх. Kawhi нуунд мэдээж багийнхандаа хэлэхгүй, хизээ тоглохоо хэлэхгүй. Энд чинь угаасаа өнгөрсөн хугацаанд ч тийм байсан, цаашдаа ч тийм байх л болов. Сони хүн шүү, тий. Тэгээ сая нөгөө юм Clippers-ийн bubble head нэг өдрүүдийг нэг зарлцсан байсан шүү дээ. Тэр постэр чамд байна уу? Тэр постэр Clippers-ийн bubble head ингээд тоглогчтой ингээд bubble head ингээд нэг өдрүүдийн одоо зоогоод тэр өдрүүдэд ийм ивент итгэжтэйгээр энэний bubble head night болно гэд тоглогчтой Harden юм блэ. Harden Kawhi гэдэг нэг гол тоглогчтой Bradley Beal зоосон чинь ганцхан тийм Bradley Beal-с ганцхан тоглогч их спонсоргүй байсан те. Тэр бүх тоглогчны доор спонсортойсэн. Ганцхан Kawhi-ийн доор спонсор байгаагүй. Миний бодлоор нэг болгоомжсон ба хоёр тэр доор Aspiration гэдэг компани байх хэрэгтэй байсан баг тэгээд. Тэрээс авцсан баг гэж би бодсон шүү дээ. Aspiration ч байх боломжгүй баг. Зүгээр event-д ч тэр болгоомжлж байгаа байх л гэж харж байна. Тий, Kawhi-тэй нэр холбогдохоос уу? Тийм нэг скандалтай болцсон ивент-чээс далдуур мөнгө авсан гэдэг скандалтай байгаа тоглогч нар ямар ч компани холбогдож өөрийнхөө бас нэр хүндээ цэв суулгахыг хүсэхгүй л болов гэж бодоод байна. За. Game Point podcast-ийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Хамт байсан үзэгч сонсогчдод баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт бүх одын тоглолтын сэлгээний тоглогчид бараг тодорч болоо гэж бодож байна. Дээрээс нь солилцооны цонх энэ жилийн солилцооны цонх хагтлаа байгаа боловч одоогор Trey Young-ийн солилцооноос ямар ч том солилцоо ер нь жижиг чихэлтгүй солилцоо болоогүй байгаагаас харахад шинэ хөдөлмөрийн гэрээ бол солилцооны цонхыг ер нь бол хөдөлгөөнгүй юм зарцаацсан гэдэг нь бол бараг шууд баримтаар нотлогдож байгаа шиг байна. Тэгэхээр
дахиад том солилцоо болох хэсэг нь бас эргэлзээтэй байна. Гэхдээ юу болохыг харжлаа, солилцооны цонх хаагдах хүртэл дахиад бид 2 дугаарыг хийх бах. Дээрэс нь солилцооны цонх хаагдах өдөр бас спешиал дугаарыг хийж магадгүй. Тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. Gameboy подкастыг та бүхэн Premier Sports 1 сувг болон YouTube channel-аар хүлээн авч үзэх боломжтой. Подкастын ивент тэтгэгчээр найз авирын Social Pay, Завын мөчний шингэн доктор, Joint Movement Colcosum-ийн ажиллаж байгаа. Ингээд дараа 7 хоногт ирэх уулзлаа баяр та.